хагас кокс түлш үйлдвэрлэж энийг туршиж үзье гэсэн л ийм байр суурьтай байгаа юм байна. Туршилтыг бол эрчим хүчний яам, эрчим хүчнээс сайдын тушаалаар ажлын хэсэг гараад туршилтан дээр ажилласан юм билээ. Манай нийслэл Улаанбаатар хотоос бол бидрийг энэ ажлын хэсэгт оруулаагүй. Өдөртөө та бүхний нийслэлийн засаг даргын оролцогч төмөр төвөмөд уулзуулж байна. За тэгэхээр засгийн газраас 2023 оны 7 сарын 19-нд хуралдаад нийслэлийн иргэдийн хуралд чиглэл өргүүлсэн байна. За уг чиглэлд нь юу гэсэн бэ гэхээр одоо нийслэлийн нэр дээр 500 тэрбум бонд гаргаад түүнийх нь 177.5 тэрбумаар нь хятадаас хагас коксцонд түлш аваа гэдэг. Тэгэхээр энэ асуудлыг та бүхэн одоо дэмжихгүй үгүй юу, энэ талаараа ямар байр суурьтай байгаа вэ? Одоо эрчим хүчний сайд өөрөө чойж цэцрэн сайд өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хуралд өөрийн биеэр оролцож байна. Тэгээ сайд өөрөө энэ асуудалтай холбоотойгоор нийслэлийн иргэдийн хуралд өөрөө тайлбар хийн. За бид нар бол хэлэлцэн. Яг одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын бүрэн эрхтэй холбоотой асуудал учраас бондын ихний хэлэлцүүлгийг хийн, төсвийн тодтоглолын 2 дугаар хэлэлцүүлгийг хийх гэж байгаа. Тэгэхээр та нарт засгийн газраас ямар нэг тийм мэдээлэл өгсөн нь яг 177.5 тэрбумтай холбоотой асуудлаар. Тий, одоо манай төлөөлөгч нар бол ихэнх нь мэдэхгүй байгаа. За миний бие бол тодорхой мэдээлэлтэй байсан. Тийм учраас яг засгийн газрын сайд нарыг төлөөлөгч нар ирээч гэдэг хүсэл тавьсан. Тэгээ өнөөдөр бол барилга хот байгуулалтын сайд, эрчим хүчний сайд хоёр яг өөрсдийн бондтой холбоотой зарцуулалтын асуудлаар дэлгэрэнгүй төлөөлөгчдийн асуултанд хариулах юм байна. Ашгүй гадаар тодорхой мэдээлэлтэй байгаа юм байна. Тэгэхээр яг ямар зориултаар энэ түлшийг одоо юм мөнгөийг гаргах гэсэн 177.5 тэрбумыг. Тэгээ хагас коксын одоо өнөөдрийн бидний төлж байгаа түлш бол сүүлийн 2 жил одоо тодорхой нутааны асуудал буцаас сэргээд эхэллээ. Өөрсдийн үүргээ гүйцэтгсэн ингэж дүгнж байгаа юм байна л. Тэгэхээр энэ түлшийг илүү сайжруулах зорилгоор одоо энэ хагас коксцсон одоо бол нийтлэн л бид нар түлээд байгаа. Одоо бол илүү хагас кокс түлш үйлдвэрлэж энийг туршиж үзье гэсэн л ийм байр суурьтай байгаа юм байна. Туршилтыг бол эрчим хүчний яам, эрчим хүчнээс сайдын тушаалаар ажлын хэсэг гараад туршилтан дээр ажилласан юм билээ. Манай нийслэл Улаанбаатар хотоос бол бидрийг энэ ажлын хэсэгт оруулаагүй. Тэгэхээр бид нар бол энэ туршилтыг сайн мэдэхгүй гэсэн үг. Тэгэхээр 177.5 тэрбумаар туршина гэхээр арай л хайрын биш үү? Танд санагдахгүй байна уу? Тэг яг туршиж байгаа туршилтаа бол хийцэн. Энүүгээр бид нар нөгөө коксон одоо эрчим хүчний яамныхан бол худалдаж авч энэ үйл энэ утааны асуудлыг бол бүрэн шийдэл гэсэн ийм ярьж байгаа. Ер нь бол утаа гэхдээ түлшээр бол шийдэгдэх асуудал биш гэдгийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Орон сууцны бодлого, гэр хороолол руу дэд бүтцийн асуудал энэ л хамгийн чухал байна. Хийн түлшний асуудал, цахилгааны асуудал гэдэг энийг л бүрэн шийдэх юм бол мэдээж утааны асуудал 100% харилна. Сая одоо хүн амынхан бол хэлж байгаа юм л та. Үгүй энэ 177.5 тэрбум үнэхээр илүүдэд байгаа юм бол ядаж иргэдээ нөгөө хөнгөлтэй зээл авах нь, орон сууцны зээл авахт нь одоо сайжруулсан одоо орчин үеийн амьдрах хоронтой болоход ядаж 4,100 цаалга болж тэгэхэд 2 сарын хугацаанд ингээд шатаад дуусах зүйлд ингэж яаш хайрын байна, эсэргүүцэж чанаа л гэдэг юм. Танай бүлэг бол эсэргүүцэх юм уу, дэмжих юм уу? Одоо яг хэлэлцэн. Одоо манай бүлгийн гишүүдийг та бас ингээд нээлттэй сурвалжилж болно. Яг одоо манай бүлгийн гишүүд ямар байр суурь илэрхийлэхийг би одоо бүлгийн гишүүдийн өмнөөс хариулж сайн мэдэхгүй байна.